Хэлсэн. Сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Амралтын өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Сайн байна Сайн уу? байна. Hello, насаа. Яа, та бүхэндээ ингээд мэдлж байна. Өчигдөр алдаа гарсан болохоор дахиад өөртөө танилцуулъя гэж бодлоо. Манай энэ төсөл маань болохоор ArtBeige 2020 гэдэг төсөл маань байгаа. ArtBeige 2020 төсөл маань бүгд 8 тус Солонгос улсын CPI буюу Cultural Partnership Initiative гэдэг байгууллагаас дэмжлэгтэйгээр ингээд та бүхэнд хүрж байгаа юм төсөл байна. Тэгэхээр төслийг маань хамтран зохион байгуулж байгаа бүжигчин Баяратар маань өөрийгөө танилцуулна уу? Хин юмс хүсэж байна. Сайн байна уу? Намайг Нарангэрлийн Баяратар гэдэг. Би 2013 оны соёл урлагийн сургуулийг бүжигчний мэргэжлээр төгссөн. Одоо contemporary бүжигчин хийж байгаа. Би одоо Япон болон Швейцар, Герман гэсэн улсуудад одоо энэ мэргэжлээр одоо бүжгэж олон компаниудад ингээд ажилласан. Тэгээ одоо энэ төсөл нь болохоор одоо COVID-19 гарснаас хойш одоо урлагийнхын одоо амьдрал одоо хэрхэн нөлөөлж байна. COVID-19 өмнөх урлагийнхны амьдрал COVID-19 гарснаас урлагийнхын амьдрал хэрхэн буурсан, тэгээд тоглолт хэрхэн канселсан талаарх бүх 9 урлагийн өөр урлагийн төрлийн хүмүүсээр оролцож сонирхолтой ярилцлага хийн гэж бодож байгаа. Баярлалаа. Тэгэхээр би өөрийгөө хальт танилцуулах юм бол 2015 он соёл урлагийн сургуулийг төгссөн. Одоогоор Солонгос улсын урлагийн сургуулийг сая 8 сард магистрийн зэрэгээ хамгаалсан ийм хүн байна. Тэгэхээр насаада бас энэ өдрийн мэнд хүргэе. Урилга маань хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд бас айгүй цагийн тулгаж хэлсэнд бас уучлаарай. Ягаад гэхээр манай Нандэ маань одоо Солонгост уран бүтээл хийдэг шүү дээ. Тэгэхээр манай Нандэ маань кино зураг авалт нь бас одоо өөрчлөгдөөд сая өдрийн 14 цагаас болоод тэгэнгүүт скежюл нь болохоо байлаа. Тэгээд насаагасаа тусламж хүссэн. Насаа маань маш гоё хүлээж авсанд маш их баярлалаа. Өчтөр бас маш их цаг зарцуулсан. Тэгэхээр насаадаа бас баярлалаа гэдгийг илэрхийлье. Насаа тэгээд одоо өөрийгөө танилцуулаад тэгээд урлагт хэрхэн хөл тавьсан талаараа бидтэй хуваалцаач. За намайг гал удрахын насан тогтох гэдэг. Одоо 28 настай. Тэгээд нэгтлэн будагч. Дээрээс нь кино найруулагч мэргэжилтэй. Тэгээд 2014 онд санхүү засгийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд төгссөнгуудаа ихэдээ шууд Солонгост одоо кино урлагийн чиглэлээр суралцахаар ихэдээ Солонгост очиад тэгээд сая 20 оны 2 сард ирчээд одоо Монголд ирээд ажиллаа яг найруулагчийн мэргэжлэр ажиллаад байж байна. Тэгээд анх урлагт хөл тавьсан гэж ярих юм бол яг урлаг гэж ярих юм бол одоо юу гэдэг бүжгийн урлагаас бараг эхлэх баг л та. Стилдэгтэй 10 жилдээ нөгөө бүжгийн амтлаг тэгэл нөгөө юу бол тэмцээн бодог байсан шүү дээ. Шуухан муух болдог юу лээ нэр нь. За. Тэгэл ерөөдөө бараг тэндээс эхэлсэн баг. Тэгэл ер нь тэрнээс хойш багасаа л ер нь урлагт аягүй дуртай байсан. Тэгээд мэдээж 10 жилдээ сурж байхдаа бас урлагийн бүх юмд нь оролцдог байжгаад их сургуульд ороод бас яг нэгдүгээр курс дөнгөж орсон байсан. Сургууль тухайд нөгөө дэд сургуулиудын хооронд үндэсний телевизээс зохион байгуулсан ASK гэдэг тэмцээн болсон. Одоо очны дивжээ гэдэг. Тэр нь шууд орсон даруйд сургуульд орсон даруйд баг шууд сургуулаас за одоо ASK-д орно шүү гээд. Тэгээд дэд курсыгондоо тэгээд нэг ASK-д ороод яг багаараа манах нэгдүгээр ярианд орж байсан л да. Тэгээд ер нь яг тэр цагаас за ер нь яг энэ ялангуяа энэ жүжиглэх урлаг, ер нь одоо дэлгэцийн урлаг, тайзны урлаг энэ тал руу одоо илүү сонирхолтой одоо болж ирээд тэгээд санхүү сурангаа яг сургуулийнхаа одоо бүхэл одоо юу гэдэг урлагийн үзлэг тий янз бүрийн мэдлэгээ, олимпиадуудын мэдлэгээ, гэрийн даалгаврын найруулгын ажил одоо ингээд урлагийн оюутан биш ч гэсэн ингээд оролцож одоо ингээд явсаар байгаа л тэгээд ерөнхийдөө за ер нь яг л урлагт би яг одоо сонирхолтой юм аа хийж амьдрах хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө одоо зориг шулуудал тэр нь орсон да. Тэгэл яг юу байсан юм аа. Тэр чинь бас хичнээн ингээ 1000 зориг байгаа. Тэгээд
чадваргүй бол бас явахгүй шүү дээ мэдээж. Аа. Тэгэхээр Авсан тий. бас тэгэнгүүт бас юу хийж байгаа юм. Би нөгөө манаас хоёр найз байдаг байхгүй. Нэг нь найруулагч, нэг нь бас жүжигчин. Тэгээ оюутан багтаа бид нар нөгөө студи байгуулаа явдаг байсан. Тэгээд яг бас тэгээд би болохоор яг мэдээж маркетинг менежмент талаас нь санхүүгийн оюутан гэдэг утгаас авч одоо хариуцаад ажиллах ч гэсэн тэгээд ингээд найзуудтай хамт ажиллаад студид явангууд одоо ингээд яг тэр одоо бид чинь агүй их нөгөө видео хийдэг, сторк хийдэг, юм найруулдаг. Тэгэнгүүт яг нөгөө миний тэр талын мэдлэг агүй нөгөө муу санагдаад одоо өөрийгөө яг голдгийл юм билээ л дээ хүн чинь тэгээд тэгээ ер нь яг л за энэ одоо яг энэ чиглэлээр энэ юу гэдэг медиа тэг кино урлаг энэгээр явъя гэх юм бол яг нь сурах хэрэгтэй байна тэгвэл чадахгүй юм байна. Тэгээд уус найзуудтай шүтэл яг чирдэж байгаагаа ойлгоо. Тэгэл за яг ер нь яг мэдлэр нь сурыг гэдэг дахиад яг бакалавраар Солонгост сураад тэгэл ерөөхдөө нэг шийдэгдсэн юм даа гэх юм. Зүг. Миний бас айгүй сонирхолтой асуулт бас нэг байсан л да. Юу гэхээр яг ингээд санхүүгийн мэрэгжил, нягтлан бодогчийн мэрэгжилтэй байж байгаад яаж агаад ямар байдлаар те одоо ингээд Бүднамт Солонгос бас тэрэн дундаа манай Солонгосын үндэсний урлагийн сургууль маань урлагийн чиглэлтэй мэдээж дэлхийн хэмжээнд 38 битгдэг. Одоогоор Солонгост бол 1-р байранд битгдэг урлагийн сургууль шүү дээ. Тэгээд энэ сургуульд ороод яагаад найруулагч мэрэгжлийг сонгосон бэ гэдэг асуултыг асуухыг маш их хүссэн байхгүй юу? Түрүүн би дурдсан да Ask гэдэг орсон гэх тий. Тэрэн дээр бас үндэсний телевизээс ажилладаг бас нэг жүжигчин найруулагч манайхыг одоо нэг хамт бэлдэж өгдөг гэсэн баггүй яг зохиолт найруулга тал дээр. Тэгээд тэрний яг манайх чи яг нөгөө финалийн шатн дээр нь манайх ерөөдөө гарчаад тэгээд зохиолт энтрээ гаднаас одоо юу гэдэг хүнээс авчаад тэгээд тэгсэн яг тухайн үед манай багийг найруулжсэн одоо жүжигчин эсчүү гэдэг ах байгаа. Над нэг тийм боломж ийсэх. За насаа чи энийг яамаар байна? Одоо яаж одоо юу гэдэг найруулмаар ямар санаа оноо ингээд тэгээд надад одоо гэж асууж эсвэл даалгаж өгөх юм уу те нэг тиймхүү байдлаар одоо яг надад хамгийн анх тэрийг нэг найруулах боломж олдсон юм. Нэг одоо нэг гэрийн даалгавар хийсэн. Тэгэл яг тэрний тухайн даалгаврыг найруулаад за ингээд тэгээ манайхаа те ерөөдөө энэ хэсгийг ингэж ийм их тавилт явъя гэд ингээд яваад ирэхэд нөгөө тухайд ингээд нэг тийм ингээд хүн ингээд мэдрэмж ингээд би нэг өөртөө нэг тийм мэдрэмж байсан байхгүй. За яг энэ л таарсан ажил байна те. Ингээд яг хөө модхын мэргэжлийг сурж байгаа гэсэн яг нэг тийм сонирхолч юм уу эсвэл яг нэг тийм хүсэл зориг байхгүй хэр явдгүй юм билээ л те. Яг явдгүй ч гэж нэг өөрөө хөдлөх аягүй дургүй юм билээ л те. Тэгвэл яг нэгдүгээр курст яг орцсон яг тэр жилд яг тэр даалгаврыг хийсний дараа яг нэг тийм өдөрч байгаа. Яг л би яг найруулах хэрэгтэй байна. Жүжиглэхээс илүү найруулах хэрэгтэй байна. Энийг л олдож үү. Яг магадгүй iOS дэж болно, iOS-гүй байж болно те. Тэгтээ яг л нэг тийм нэг кайф нэг амт татсан болохоор ер нь тэгээд ер нь найруулагчаар сурыг шийдсэн. Тэгээд 4-р курс ч гэсэн нэг To Be or Not To Be гэдэг нэг театрчсан шоу болд шүү байсан. Тэр чинь бас ороод бас зарим юм ингээ мэдээж одоо мэргэжлийн хүмүүсээс тусламж аваад асуун заримыг нас найзуудтайгаа ингээ нийлээд өөрөө зохиож найруулсан. Тэгээд тэрэнд яг тэр үед бас өөрийгөө за яг нөгөө ингээ нэг баттгаж байгаа юм л та тэр чинь тухайд ингээ яг юу гэх юм. За яг л зөв юмар явж байгаа юм байна тий. Тухайд ингээ хичнээн ойр хол ч гэсэн ингээ айгүй нөгөө дуртай ядарч байгаа ч гэсэн нөгөө дуртай болохоор ингээ ерөөсөө ингээд яг нэг тийм цаашаа улам ингээд урагшлах тийм хүсэл зорилго төрөөд тэгээ за одоо яг төгсөл яг тэр ер нь төбөр нь төбич гэсэн ер нь жахаа нэлээд удаа явж байгаа бараг 100 хэзээ бас 4-5 сар туссан баха. За тэгээ төгсмний төс ойрт байсан их сургууль. Тэгээ за ер нь яг найруулагчаар авъя гээл тэгээ Солонгос Америк ер нь Монголд яг бас Монголд мэдээж сайн сургуулиуд байгаа ч гэсэн нөгөө Монголд өөр бакалавр хийгээд үзсэн болохоор бас гадаад сурч үзье гэж бодсон байхгүй юу. Өөр мэргэжлэр тэгээ ялангуяа мэргэжлэр. Тэгээд тэр дундаас Америк үзэж байгаа юм. Тэгээд Европ руу хэдэн улс үзэж байгаа нэг их сургуулиудыг киноны их сургуулиудыг. За тэгээд Японы Япон үзэж байгаа юм. Тэгээд ингээд судалж байгаа гэсэн үг тийм. Тэгээд тэр дундаас Америк, Солонгос хоёр надад айгүй тийм боломжийг санагдсан. Ер нь оюутнууд очоод яг ингээд сурсан ч гэсэн хажуугаар нь ажил хийгээд сургалтын төлбөрөө хийх боломж одоо юу гэдэг бусад одоо юмнууд нь одоо жоохон нээлттэй гэх юм уу да. Жишээ нь Японд ч юм бол оюутан маятай ажиллаж байгаа юм тийм хаалттай тухайд ямарсан тийм л эсвэл та. Тэгээд ерөөдөө за Америк, Солонгос аль нэг нь гэж бас тэр дундаа сургуулиудын бүгдийг судалж хийсэн чинь харин яг манай одоо манай юу байгаа шүү дээ. Солонгос үндэсний урлагийн сургууль. Тэгээд маа яг нэг найз сурдаг байж таарсан. Тэгээд тэр найзаас уран давшруулаад асуухад бас нэг тэтгэлэг аягүй их байдаг нэг аягүй тийм бас нэг хөшөөрөг болсон. Тэгээд дээрээс нь давхар
яг ингээд юу гэдэг Солонгосын кино урлагч өөрөө бас Азтай энэ одоо тэргүүлж яваа одоо улс штэ. Тэгэхээр нөгөө талаасаа юу гэдэг Аз чинь бол Солонгос чинь өөрөө манайтай адилхан дорны одоо нэг тийм философитой ард түмэн тий одоо Япон юу гэдэг хөгшөөлөө хүндлэх интерес хавуулаад ер нь нэг тийм адилхан. Тэнгуут өөр нь Америкч юм болохоор өөрөө тал руугаа угаасаа нэг ер нь тэндээсээ нүүж ирсэн хүмүүс их байгуулсан. Тэнгуут яг нэг жишээ нь зүгээр яг энэ өрн дорны яг тэр нэг амьдралын ухаан гэдэг ч юм уу философи нь нэг тийм ялгаатай нь бас яг энэ кино урлагт айгу мэдэгддэг юм л да. Одоо жишээ нь Америкийн нийтмийн киног үзээд Монгол хүн инеек байхад Солонгосын юм уу Хятадын нийтмийн киног үзээд Монгол хүн тэр нэг жокийг нь ойлгоод хошинглыг ойлгоод адилхан философитой ард түмэн болохоор ихэд ойлгоод байдаг болохоор за ер нь яг илүү Солонгос тал руугаа явбал илүү зүгээр юм байна гэдэг Солонгосыг судлаад тэгэл яг Ханиажун одоо манай K-art сургууль бас энэнийхээ яг нөгөө тэтгэлгийг бас судлаад тэгэл юм тэгвэл энэ тэгвэл Солонгосын үндэсний урлагийг сургууль одоо ингээд сурж байхдаа хамгийн их одоо сэтгэлзүй үзэн хамгийн сурч мэдсэн зүйл нь одоо яг юу байсан бэ? Өөрт чинь бол за нэг би бас Монголоос явахдаас их юу л исэн юм бэлээ л дээ. Одоо юу гэдэг өөртөө айгу бардам юм да. Тэр нэг ингээ нэг дөрдөг хүртэл нэг тэр нэг мэдрэмжийг бариад авчихаас чи хүн чинь айгу өөртөө ингээ бардам. За энийг би ерөөсөө алах юм байна гэдэг ингээ нэг тийм бардам зов төрчихөж байгаа юм чинь дагаад энийг би яг энийг би чадна. Тэ энийг одоо би бас ална гээл. Тэгээд яг ингээд ороод тэгээ АБ-ч хүн уус тэгэл яг нөгөө Солонгосын их сургуульд ороод кино урлагийн сургуульд ингээд яг суралцаад дандаа би ч ангидаа ганцаараа гадаад ядчих хаад. Тэгээ ингээд ерөөдөө сурах ингээд хамгийн ихний хичээлээс ингээд шууд ингээд нүд амар онгоод юм блэ. Тэгээд хамгийн гол тэндээс ерөөсөө юу ойлгосон бэ гэхээр би нэг Монголд ямар тэнэг яг нэг одоо Сүйсийн оюутнуудын дор нэг тим яриад шүү дээ. Нэгдүгээр курстэй гавьяа, дөрөвдүгээр курстэй юу илээ гэдэг нэг дөрөвдөө тэгээд нэг урлагийн ямар хүн блэ? Зүр ингийн хүн болоод төгсөн гэж хэлж лөө. Яг л баг тиймэрхүү баг одоо юутэй сэтгэлгээтэй явсан юм шиг. Тэгээд ороод яг солонгосчуудтай хамт суралцаад тэгээ ингээс яг хамт баг болж ажиллаад тэгээ ингээ яваад хахад ер нь бол яг ер нь өмнө нь би ямар одоо би том дэлхийн ямар жижиг байсан гэж бидгээ айгу тэгж боддог байснаа л айгу ойлгосон. Тэгээ ер нь хүн айгу хөвч хэрэгтэй юм байлээ. Ер нь айгу тийм өөрийгөө тэгж юу гэдэг сэтгэл ханах ч юм уу хичнээн ингээд нэг юм ингээд нэг мэдрэмжлөөр тэрэндээ ингээ ханаад одоо би алсан болно гэд ингэж ааш гэсэн ер нь бол тэгж за яг хөө тэгэл залуу янз бүрийн хүмүүст тиймэрхүү бодол төрөх нь бол байж болох. Хамгийн гол нь ерөөсөө өөртөө тэгж хандж болохгүй юм байлээ. Тэгээд тийм юу гэдэг одоо нэг боловсролын мэдлэгийн араас нэг цангасан юм шиг явна гэж үүдэн шүү дээ. Тэ яг тэр нь бол нэг тиймэрхүү солонгосчууд өөрсдөө ч аягүй тэгж сурдаг. Ер нь одоо манай Монголд ч оюутнууд ингээл юу гэдэг чөлөө цагаар хав бөөнөр гарч мараа шоуд гэдэг чинь солонгост бол ерөөсөө баг чөлөө цаг арах юм бол тэгэл өөрсдөө хөгжүүлэх юм аягүй хийх юм л оюутнууд нь. Тэгээд тэр талаас нас юу гэдэг оюутнуудаас нь ч гэсэн нэг юм одоо яг хүн чинь харьцуулаад байгаа юм чи хажуудах нь тий. За энэ хүмүүс юм багт би бас яг сурах хэрэгтэй дэм юм хийхгүй юм байна. Тэ яг хүмүүс бидээс унд нь дэм юм хийсэн юм байж л байгаа л да. Гэтэ ер нь аягүй тийм юм болсон. Ер нь заавал хүн хандж садаж болох юм лээ өөртөө. Тэгээд сэтгэл амарч ерөөсөө тийм зүйлийг маш сайн ойлгосон байна тий. Тэгэхээр яснаас дахиад нэг асуух гэсэн нэг асуулт байгаа. Юу гэхээр одоо энэ бүгднээр дахь Солонгос улсад ингээд суралцаад одоо яг ингээд Монгол кино салбарт ингээд хамрагдаад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ юу фильмүүдээр бас ажиллаж байгаа гэж хэлжсэн. Тэгэхээр юун дээр ер нь төвлөрч ажиллаж байна? Ер нь ямар хөө байна? Одоо Монголын киноны салбарт ажиллах юм хан гэсэн үг тий. Яг зөв. Яг юу л да зүгээр яг намайг ч нөө Солонгос сурдаг байхад бас Монголоос 2-3 кино баг ирээд яг нөө Солонгос зураг авалтан дээр би нөө туслах найрагч иржсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь юу гэдгийг мэдээж Солонгос зураг авалт хийж байгаа юм чинь нөгөө Солонгос талын жүжигчд хэрэгтэй, экстра хэрэгтэй тий. Тэгээд тэр манай найрагчар маань өөртөө дандаа монгол хүмүүс байгаа болохоор бас тэр хүмүүстэй харьцаад ажиллах туслах найрагч хэрэгтэй. Тэгээд ерөөдөө ороод ажиллаж исэн байхгүй юу. Тэгэхээр зөвөр яг Солонгос тэр жүжигчдийн одоо надад хэлснээр бол одоо нэг тийм Монгол Солонгосын кино одоо салбарын одоо ажил зүгээр ялгаа гэх. Солонгосчууд айгуу тийм юу байхгүй яг ингээд яг төлөвлөгөөний дагуу явдаг. Төлөвлөгөөг айгуу нарийн гаргаад яг төлөвлөгөөний дагуу явдаг.
Тэгээ ямар ч тэрийг бол ямар ч тийм өөрчлөлт гэсэн ч юм уу ямар нэгэн тийм бол байхгүй. Хоёр ч өөрсдөө ч гэсэн мэдж байгаа хэрэг. Тэгээд яг бүх юм яг цаг нартаа яг нэг тийм ингээд юу гэдгийг хоорондоо баг ингээд дими юм ярих одоо юу гэдгийг дими гэх юм чинь хоорондоо чөлөөтэй юм ярих тийм боломж ч олдохгүй. Ихэд айгүй тийм шахуу ингээд яг нөгөө энэ сайн юм л таа ер нь бол. Гэхдээ айгүй нэг тийм юу гэдэг жоохон яг монголоор хэлэх юм. Яс тий. Нэг тийм яс яваад байдаг байхгүй юу? Тэгсэн тэр тэгэнгუутаа Монгол одоо тэр манай солонгос ирсэн манай Монгол одоо кино продакшныхантай ажиллаж үзчихээ. Тэгээ ваа монгол хүмүүс ямар гоё ажилладаг юм бэ гэдэг байгаа байхгүй юу? Бас тэр нь бас даваад болж байна. Тэгсэн чинь тэр нь яасан бэ гэсэн чинь нөгөө яг манайхан бол төлгөө гаргаад төлгөөний дагуу ажилдаг. Тэгтээ юмыг бүр нэг тийм бүр яс гэхээс л аюу тийм уяатай юм бэлээ л дээ. Хөрөх чадвартай гэсэн үг тийм ээ. Хөрөх чадвартай. Тэгээд солонгосчууд чинь ингээл юу гэдэг нэг юм жоох юм хэцүү болчих юм бол нэг юм жоох бүтгэл болчих юм бол тэгээд бараг л тэргүүр чинь бүү юм бол хямарч марсгаад бүү юм бол яаж жоох манай монголчууд чинь нэг юм юм бүтгэл болчих юм бол тэрийг ингээл дорн зохицуулаад өөр юмор орлуулдаг ч юм уу тийм. Тэгэнгუутаа хамгийн гол нь тэр нөгөө хүмүүс нэг одоо юу гэдэг манай монголчуудын одоо тэгэж ажиллаж байгаа тэр зарчмууд нь арай нэг тийм яс биш уян хатан болохоор нөгөө талаар аягүй тийм нөгөө эрэг дулаан уур амьсгал аягүй тийм мэдрэгцсэн юм шиг яг тэр өөрийнх нь яриагаар бол. Тэгээд яг би өөрөө л ингээ ороод ажиллаад үзсэн одоо тэр бол мэдээж ойлгомжтой яг мэдрэгдэж байгаа. Яг л солонгост яс байж байгаа Монгол тэрэнгот тий ерхий наригтай сайхан дундуур хаяа нэг кофе мөшөө гоё юм яриад тий чөлөөтэй. Тэгтээ мэдээж бас нэг хэцүү юм их гарна. Яг тэр онол практик хоёр ч бас яг 100% очиж нийлнэ гэх юм бол бас байхгүй ч тийм ер нь аль сургуулийнх. Мэдээж ингээд онол үзээд гарна. Тэгэхээр яг практик дээр гарангуй чинь бас өөр нөхцөл байдал ч юм өөр юм их байдаг байхгүй. Тэгээ ялангуяа би ч нөгөө солонгос хэл дээр бүх юмаа үзсэн. Тэгээ Монголд ингээд орж ирээд ажиллангууд бас яг мэдээж янз бүрийн ингээд ойлгохгүй ч юм уу эсвэл нэг тийм юм их гардаг юм. Тэгэхдээ бас нэр томьёоны хувьд гэсэн үг үстэй. Киноны нэр томьёоны хувьд одоо бас яг энэ киноны болохоос юу гэж тайлбарлах юм бэ? Одоо ингээд над зарим одоо юу гэдгийг ингээд зарим одоо энэ хэсгийг одоо яг ингэж хийя гэдэг нэг ингээд санал оруулж ирнэ штэ. Тэнгуут нөгөө бид ингээд ойлгохгүй болоод тэнгуут наад чи ингээд тэгэхээр чинь юу гэдэг нэг за энэ вэстэ юу юм байгаа утгалчих шүү. Яг тэр тайлбарлах хэцүү юм уу зарим байгаа байхгүй. Яг юм тийм. Одоо зарим юм бол бид яг үнтэй ингээл одоо нөгөө кино багийнхантайгаа бид чинь тэгэл юугаар л ойлголцсон шүү дээ. Баг шууд киногоор жишээ яриад за тэр киног тийм яг нөгөө бас жоохон сурах бас их байна. Мэдээж. Тэгээд зарим бас ойлгохгүй юм их байна. Тэнгуут чинь маа найрч бас тайлбарлаж байгаа юм шиг айгу гоё тайлбарлаад өгчтэй өөрсдийнхөө юугаар ч гэсэн. Тэгээд яг хоо цалин малингийн хувьд бол мэдээж яг эдийн засгийн хувьд манай Солонгос Монгол ямар ялгаатай байлаа тий. Юм тэгэл адилхан. Гэхдээ ер нь Монголын кино урлаг бас юм харьцангуй бас ер нь чөлөөтэй санагцсан. Ер нь дотор нь ингээ ажиллахад хөрвөөд ажиллахад ороод үнэхээр чи чадчихвал бас өөр юмнуудыг хийгээд юу явсан ч болно. Солонгос бол тийм биш шүү дээ. Яг нэг юм дээр яасан бол тэгээд яслаа явна шүү дээ. Тэнгуут монголчууд өөрсдөө нэг хүн ам зүйлээ болж тэр ерөөхдөө эсвэл ер нь агай хөрөх чадвар сайтай байвал агай тийм давуу талтай. Тэгээд айхтаас нэг хэцүү юм байгаад болох юм. Тэгээд энэ хүн чинь тэгээд өөрхөн их орондоо тэгээд хэлээрээ хүмүүстэй хамтарч ажиллаад яг мэддэг юм хамтарч ажиллахад мэдээж. Айхтар бол хүн юм байх. Хамгийн гол нь өөрөө бас яг мэрэлтэй л ах хэрэгтэй. Тэгвэл юу фильмийн талаар яриач нэ за. Юу фильмийн студийн талаар яриач. Баг хамтарч ямар хөө байна. За манай юу фильм чинь одоо хүмүүс хамгийн сайн манай захирал чинь одоо хүмүүсийн сайн таних Ундрмаа жүжигч Ундрмаа ихч байна. Тэгээ манай ерхий продюсер тэгээ манай гүйцэтгэх продюсер Хулангийн ихч байна. Тэгээд манай бас ерхий найруулагч Батанглаа зурлаач Майк ах гээд бас тэгээд кастинг одоо бас шинэ залуу жүжигч тэгэл Багнаа Зүнжээ гээд аюу тийм нөгөө мундаг хамт олонтой гэх юм уу та. Миний бас одоо яг Монгол ирээд надад бас 2-3 газар яг үндэ нэг нүг ярихад яг санал орж ирэх нь ирсэн баггүй юу. Тийм тэгээд гисэн харин ашгүй нэг одоо юу гэдэг танилын хүрээр гэх юм нэг нүг ярихад те бас тэнд очиод үзээ, юу фильмд очиод үзээ, чамайг уулзах гэж хүрээ дээр гэж. Тэгээд очиод уулзаад үзсэн чи яг ингээл миний дуртай хүмүүс
Гой халуун бол уур анхаарсан тий. Тэр өөр тэр юмнууд нь шууд боддохгүй. За энд л ажиллая гэж ерөөсөө л энд л ажиллая. Энэ хүмүүсээс л би их юм сурна. Энд яваасаа өмнөх кинод нь ч гэсэн ер нь бас бүр аяг таалагдсан киноч их байсан. Тэ. Тэгээд сая single ladies дөрвийг хийсэн манайх тэгээд мэдээж би бол тэрэнд нь оролцоогүй. Солонгост байсан болохоор тэгээд ерөнхийдөө хүмүүсийн миний ч гэсэн ер нь аягүй тийм ер нь сайн кино болсон. Ялангуяа тэгээд чанарын хувьд л бүр тэгээд монголчууд ч гэсэн аягүй тэр талаас нь ер нь аягүй тийм амсат байгаа. Одоо бид дараачийн уран бүтээлд орчихсон яг зохиолын ажил дээр явж байгаа удахгүй манай production маань их нь ихэд одоо зураг авалт байна гэсэн. Тэгээд одоо ингэ кино энэ удаа одоо манайх олон ингэ кино анхныхаа би бас олон ингэ кино манай production одоо хийх гээд. Манайх хамгийн түрүүнд амжилттай шин манайхаа юу хийлээ олон ингэ кино хийв. Одоо Монголын одоо кино урлагч одоо ер нь ингээ хөгжиж байгаа хөгжлийнхаа шатнаа ингээ явж байгаа тийм болохоор одоо ингээ залуу уран бүтээлчийнхаа нүдээр ингээ харахад одоо Монголын кино урлаг одоо хэрхэн явж байна гэж бодож байна. Одоо өөрийнхөө бодлыг л тэрнээс шизофрен тийм нэр юм хэлээд авахгүй тэгээд тэр талаас хуваалцаас. Яг Монголын кино урлаг бас нэг үеиг бол баг харьцангуй одоо хөгжиж байгаа юм дэ. Гадуучууд чиг хийж дотор байгаа залуучууд маань ч гэсэн өөртөө айгүй их тийм мэрэл хайгуул хийж айгүй их хөдөлгөлцсөн байлээ. Зөвхөн сургууль юм зураад байхгүй. Тэнгууд давхар юу гэх ингээд залуучууд их одоо боловсруучч маань их ирж чинь те. Тэрнээс гадна манай энэ боловсруучинд байна. Одоо энэ бидэрт өөрсдөд нь бас одоо Монголын миний харж байгаа өнцгөөс бол ямар боломж байна гэхэлэр Монголын маань өөрөө кино урлагийн зах зээл өөрөө ер нь бол жижиг шүү дээ. Энэ бол маргахгүй хүн болгон л хийж байгаа тий. Тэгэнгუთ юу гэх юм. Ийм жижигхэн зах зээлтэй улсад тий залуу хүмүүс одоо юу гэдэг илүү нөө амжилт гаргах нь илүү одоо хурцтай гэх юм уу. Илүү боломжтой. Залуу хүмүүстэй илүү одоо илүү боломж өндөртэй л гэсэн үг л дээ. Яг зөв муухай жишээ татхад л одоо юу гэдэг Facebook-ээр нэг хүн тэгэл янз бүрийн видео хийгээл яхад Монголд яаж ингэж шуурдаг үлээ тий. Тэгээд нөгөө хүн ам зүйтэй зах зээл жижигтэй улс чинь яг ч үгүй тэгэл нэг жижигхэн барилга тэгээд зүгээр яг залуу киночдын хувьд бол нэг айтаахан зохиолтой айтаахан юм хийчихэд бол яг нөгөө жижигхэн зах зээлтэй үзэх хүн цөм болохоор тэр чинээрээ одоо салбартай амжилт гаргах бол одоо боломжтой гэж өндөр боломжтой гэж боддог. Тэрнээс одоо юу гэдэг чинь Америк ч юм уу за хятадын зах зээл уусаар халт нэг тийшээ ярихгүй. Тэнгууд Солонгос ч юм уу гээ 90 дотроо өөрөө хэдэн мянган одоо кино акулуудтай лээ тий. Тэнгууд тэр дундаа дээшээ гарч ирээд ингэж юу амжилт гарах бас нэлээ ер нь бол цаг хугацаа шат амжилт бол шаардах байх л та. Монголын бол миний бодлоор харьцангуй гайгүй чөлөөтэй гэж бодож байна. Энэ хөгжих илүү боломжтой. Залуу хүмүүс аюул ээлтэй зах зээл гэх юм уу салбар гэх юм уу да. Миний бас нэг сонирхож байгаа асуулт байна л да. Тэр маань болохоор юу гэхээр одоо энэ Монгол кино урлагийн салбарт нарийн мэргэжлүүд юу байна вэ? Ямар мэргэжлэр хамгийн хэвлэлт хэрэгцээтэй байна? Жишээлбэл кино найруулагчаас ч илүү өөр нарийн мэргэжлүүд юу байдیں۔ Тэр тал дээр бас зөвлөж одоо яг дунд нь орж ажиллаж байгаа болохоор ийм мэргэжлээ хэрэгтэй байх шүү манайхаа энэнгээр сураад өгөөч. За тэгэл за мэдээж найруулагч зурлаач гэдэг продюсерод одоо Монголд шинэ залуу хүмүүс ч гэсэн зөндөө өрөөд ирсэн юм мундаг хүмүүс ч их байна. Тэгээд тэгэнгүүт зүгээр сая 2 сараас 3 сараас хойш ингээд ажиллаад үцхэд миний хувьд болохоор айгу тийм юу байсан. Нэгдүгээр одоо юу гэдэг саунд директор одоо юу гэдэг дууны найруулагч те дууны инженерүүд тэгээд өөрчн зохиолч яг уу ер нь лавьястай хүн байж ер нь лавьяс л илүү шаардах байх. Тэгэнгүүт за дууны найруулагч инженер дээрэс нь зургийн дарга одоо арт директор гэдэг байгаа. Тэгэнгүүт дээрэс нь юуныхаа одоо монтаж эдитор бас айгуу хэрэгтэй юм шиг санагдсан Монголд. Ер нь одоо гарсан кинод их харахад ер нь мэдээ сайн эдиттэй кинод л байна. Тэгэнгүүт бас телевизүүдээр гарч байгаа кинонд ярангууд бас яг нөө эдитер нь яг хэрэгтэй юм байна гэж бүр мэдэрсэн нэг юм шиг байгаа байхгүй. Тэгээ гадуур сурлахаар айгуу цөөхөн хүн байдаг юм билэ. Тэгээ дээрэс нь киноны өнгө засдаг хүн. Яг энэ хүмүүс ингэж өнгө засдаг хүн гэж өгсөн үү? Киноны өнгийг одоо ингээд та чи нэг дүрс авна штэ. Одоо ингэ аян гинэр. Тэр дүрс чинь за тэгээ тэр дүрсээ авах чи мэдээж камерын дээр өнгөний тохироо мэдээж нэг юмнуудаа хийн те. Тэгвэл дараа нь тэр чинь тест рүү
гаргахад бас шууд тэгээ гарчихсан чинь ер нь нэг жоохон нэг тийм гоё харагдах болохгүй. Тэгэнгүүт тэр өнгөд чинь тэр өнгөний ялгарал тэр өнгийг тодох одоо бууруулах өнгөөр тоглолт хийх тэр бол өдрийн бас нэмж хасах масах гэсэн үг үү те. Яг тэр бол гэрлийн найрагч ажил. Дахиад тэр өөр юм уу те. Тэр одоо манай юу фильмийн пэйж руу ороод үзээ яг single ladies 4-ийн өнгийг яатсныг ингээ 4 удаа 3 шат амжилттай ингээ 4 удаа цацсан юм байгаа. Тэгээ тэрийг ингээ харахаар ихэд нь ойлгох чинь. Тэгээ энэ кинонд тэгж өнгийг ирэхэд киноны бичлэгний өнгийг аягүй гоё янзлж иж бас дараа нь ингээ тэр синемад гаргаж иж юм илүү хүмүүсийн бас нүдийг одоо яг нүд пластикийн татах юм уу да. Тэгээд нэг жоохон ихчлэн гоё юу гэсэн жоохон солонгос кинонууд чинь хамгийн гол нь өнгөн дээр аягүй сайн ажилладаг шүү дээ. Одоо олон кинонууд чинь нэг л амар beautiful scene байгаад идэг те нэг ингээл эрэгтэй эмэгтэй эсвэл эмэгтэй ингээл цонхны арны цаана цонхны нан сууж хахад л ингээл нар мар тусч байгаа ингээл аягүй гоё нэг уран зураг шиг нэг авцсан байдаг шүү. Тэр нь ерөөсөө бүгдийг өнгө янзлж байгаа байхгүй юу? Мэдээж яг дурлаачийн найрагчийн ажлууд орно. Тэгтээ бас давхар өнгө аягүй чухал. Тэр өнгө хийдэг өнгө хийдэг хүн бол Монголд аягүй цөөхөн. Тэгээд аягүй тийм эрэлттэй. Тэнгууд яг гэрдээ найрагч явах гэвэл Монголд бас нэг үе одоо сайн гэрлийн найрагчдаар одоо бий болцсон. Тэгэхээр бас би нэг хайхтар энийг бол нэг санал болгох нь чашаа. Яг тэгэхээр хангалттай бас уусаа залуу мундаг хүмүүс байгаа болохоор бас нэг хайхтар ингээд давхцаад ингээд явжсанаас баг тэр нөгөө эрэлттэй тал руугаа илүү явах юм бол хүмүүс илүү хэрэгтэй байх те. Тэнгууд дууны найрагч бол дууны найрагч яг дуу биш киноны дууны студиуд Монголд хийдэг байгаа ч гэсэн яг яг тийм сэтгэл одоо юу гэдэг бас яг нэг бас чансаа өндөртэй бас нэг тим нь цөөхөн л дөө. Тэгэхээр яг дууны найрагч чиглэлээр дууны одоо саунд инженер тал руугаа саунд миксинг тал руугаа илүү ингээд явах юм бол илүү гадаад бас ялангуяа сайн одоо сураад тий. Идэх юм бол бас арай ер нь л айгүй ер нь бол за бараг тэгээд баяжих хэл гэдэг. Тэгвэл одоо солонгосын үндэсний урлагийн сургуулиуд ингээд кино чиглэлээр болон тэгээд одоо нарийн мэрэгжлийн талаар яаж сурлах боломжтой вэ? Ямар мэрэгжлүүд ер нь байна вэ? Одоо та сургууль шүү дээ одоо. Солонгосын үндэсний урлагийн сургууль. Би Солонгосын үндэсний урлагийн хоёр сургууль байсан байхгүй юу? Тэ нэг нь Сонгюнга ингээд Samsung-ийн сургууль гэдэг байсан. Тэрний яг очоод би түрүүний дурдсан да бас ханиажуунд орох гэж Пиарцд орох гэж 3 жил болсон гэдэг. Тэгээд яг жилдээ солонгос хэлгүй байна гэж одоо дроплогдоод хоёр жилдээ солонгос хэлээр сурсан мөртлөө солонгос хэлний онооны шалгалтгүй топикийн оноогүй байна гэж автоматар хасагдаад тэгээд 3 дахь жил дээр яг нөгөө оноо бүх юмтай байж тэгээд ерөөхдөө тэнцээд одоо ингээд тэтгэлэгт нь орсон байхгүй юу. Гэхдээ хинд бол чи нөгөө хамгийн ихдээ уусаа ялчвал нөгөө юу гэдэг нэг хамгийн ихний жилийн намайг нөгөө юу T-Arts амаагийн хөтөлбөр байгаа энэ Earth Measuration гэдэг. Тэр хөтөлбөрт нөгөө 100% тэтгэлээ энэ хөтөлбөрт нөгөө материалаа өгөхөд багш нь над руу уцтаад ингээд чамд сонирхож байна. Тэгээ чи солонгос хэлтэй юу гэдэг. Тэгэхээр үгүй гэдэг. Солонгос хэл байхгүй би одоо сурч байгаа гэсэн чинь тэгээ шууд бид нар солонгос хэлтэй хүн аавна гэдэг явжгууд би за энэ солонгос хэлтэй боцгол юм бол орох юм байна гэж нөгөө бас зориулуулаа тэгээд хэлмэлээ сураад ингээ хүлээсэн бохгүй. Тэгээд оноогүй гээл дахиад жил алдсан болсон. Тэгээд өнгөд 3 жилдээ би өгөхдөө бас материалаа өгөхдөө за юм гэж яддаг 3 дахь хаан хэрвээ хасагдчих юм бол хуваар төлбөрөө төлөөд өөр сургуульд игээд бас нэг кино сургуульд орсон байсан. Тэгмээд ерөөхдөө тэр сургуульд орсон байжгаад тэтгэлгийн хариу гараад тэнцээд одоо энэ T-Arts руу шилжиж орж сурсан байхгүй юу. Тэнгуут яг би нэг хоёр сургуульд дурдсан ялгааны юм бол ер нь яг солонгос аль ч хотод ерөнхийдөө кино сургуулиуд нь адилхан юм л яг. Одоо миний сурж байгаа миний орсон хоёр сургууль чинь нэг нь улсын сургууль нэг нь хувийн сургууль тий. Тэнгуут солонгос систем нь болохоор кино урлагийн сургуулийн систем нь болохоор яг л одоо манайх гэж за би манайх гэж ярмаг нь яг тэр нэг сайн мэдгүй болохоос Монголд Сүйс радио телевизэд сурж байгааг болохоор сайн мэдгүй байгаа. Тэнгуут яг солонгост киновар жишээ сурах гэх юм бол ийм байдаг юм. Яг найрлагч анги, дундаач анги гэх юм уу, тийм ингэж яг нэг тэгж чиглэл хөөсөн анги байхгүй. Тэ одоо нэг эсэлтийн нэг жилийн оюутнуудыг бүгдийг наваад ерөөсөө фильм мейкинг гэдэг нэг анги олгож байна. Тэнгуутаа тэр дотроо том анги юм уу? Том ганц анги гэсэн үг тий. Тэгэл тэр дотроо ерөөсөө эхний 20 курст чи бүгдийг сурна. Тэ саундын сурна, тэгээ зурлаачийн ажлыг сурна, найрлагч сурна, зохиолыг сурна.
Гэтэ тэр чинь мэдээж юу гэдэг зохиолын үндэс зохиолын дунд гэл ингээд нэг ингэж явна шүү дээ. Найруулагчийн анхан гэдэг ч юм уу те англи хэлний анхан дунд гэхдээ. Тэнгуутаа 3 4 курсээсээ чи яг одоо яг ямар мэрэгчлэр сурмаар байгаа юм. Тэр өөрөө өөрөө гэхдээ сонголтоо явдаг байхгүй. Хичээл сонгоод явдаг. Яг нэг өдөр курстэй ч гэсэн хичээл сонгох гэсэн их хичээл нь одоо зааш үүсэх хэвээр ерхий одоо тэр одоо ерхий эрдмийн хичээл гэх юм ааши. Одоо яг зурдагчийн найруулагчийн бүгдийн үзээд 3 4 дэх чи ерөөсөө өөрөө сонгоод явдаг байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө хэр ороод явах юм бол тэгээ чиний голчин сайн байх юм бол чи зөвхөн одоо зөвхөн нэг найруулагч юм эсвэл зөвхөн зурлагчийн мэрэгч гэхгүй бас юу гэдэг давхар мэрэгжил авах боломжтой. 2 мэрэгчлээс зэрэг. Гэхдээ голчин дээр солонгос. Тэгээд юу гэдэг мэдээж дипломын ажил төгсгөл жишээ дипломын ажил нь бас яг юугаар яг тийм найруулагч төгсөх юм бол яг кино найруулад ч юм уу ингээл яг нөгөө хамтарч яг нөгөө 40 одоо 40-1 жил орсон бол яг тэр 40-оор яваад дотор баг хуваагдаад тэгэл за би найруулагч төгсөн маань энэ шиг найруулчаа тий за би зохиолч төгсөн би энэ зохиол юм бичиж гэл яг ингээд бүх ажлуудаа ингээд хувааж аваад ерөөс ингээд 4 жил баг явсараад дуусчихдаг байхгүй. Тэнгуутаа диплом ч гэсэн тэгсэн мөртлөө диплом нь одоо ерөөхдөө нэг шууд Монгол одоо найруулагчийн мэргэжил гэл ингээд тусдаа яадаг байж магадгүй. Тэнгуут Солонгос сургуулийн орсон зөв фильм мейкинг гэдэг шууд нэг мэргэжил явчихдаг байхгүй. Сонирхолтой юм тий. Тэгэхээр ямар нарийн мэргэжлээ одоо манай сургууль гинэ. Үгүй танаас сургууль гэж одоо танаас Яг тэгээд юу штэ тэр чинь бас яг л бүгд л ернийх нь нэгдүгээр нарийн мэргэжил. Тэгээд мэдээж найруулагчийн анги байна. Найруулагчийн мэргэжлийн хичээлүүд байна. Зурлагчийн мэргэжлийн хичээлүүд байна. Тэгэнгუутаа юу байгаа? Production байгаа. Одоо продюсерийн мэргэжлийн хичээлүүд сонсож болно. Тэгээд дээрэс нь одоо edit монтаж одоо сонсож болно. Эвлүүлэгчтэй монголч. Эвлүүлгийн хичээлүүд байна. Тэгээд дууны хичээлүүд байна. Одоо sound engineering, sound mixing гэх. Тэгээд сүүлийнх нь одоо color байна. Одоо өнгөний хичээлүүд байна. Ер нь яг кинонд чаддаг бүх нарийн мэргэжлүүд бол ер нь байгаа. Тэгээд хүсвэл бүр жүжигчний мэргэжлийн хичээлүүд хүртэл сонсож болно. Тийм маш гоё боломжтой л тоо. Тэгэхээр бакалаврын ангийн хүүхдүүд ч ерөөхдөө 2 мэргэжлээ сурдаг нь бас айгүй гоё санагддаг. Тэгээ тэр нь үнэхээр өөрөө ачаал бол маш их байна. Тэгээ тэрийг давж чадна гэх юм бол 2 мэргэжлээ сурна гэдэг бол маш том даваа тал тий. Тэгээ бас дахиад нэг юм нэмээд хэлэхэд манай сургууль 158 гадаад их сургуультай хамтарч ажилладаг болохоор голчин сайн байх юм бол англитай байх юм бол Америкийн, Английн, одоо Японы хаач хийсэн тий сургуулиудад 1 семестр, 2 семестр сурах боломж нь бас айгүй их байдаг. Тэтгэлгүүд бас маш их байдаг. Тэгэхээр бас оюутан сайжруулах гэсэн үг тий. Тэтгэлэг бас ярих ёстой байна тий ер нь. Тийм асуудгийн тэтгэлгийн талаар айгүй асуудгийн. Ялангуяа одоо зулаач бас адилхан тэтгэлэгчтэй тий хоёулаа. Earth Measure Asian гэдэг энэ болохоор юу гэдгийг анх бол яг Азийн 14 улсын оюутнууд гэвч залуучуудад зөвхөн зориулсан тэтгэлэг байсан. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдах юм бол мэдээж 4 жилийн сургуулийн төлбөр, магистр бол яг магистрийн хугацаанд сургуулийн төлбөр, тэгээд мэдээж стипенд одоо амжиргааны зардал, тэгээ онгоцны зардал гэдэг сургуулиас ерөөхдөө бүх юм одоо хангаж өгдөг гэх юм уу та. Тэгээд энд материал бас ерөөхдөө өгөөд ер нь бол Монголоос агүй хүн ер нь агүй сурдаг баха тий. Одоо ч гэсэн зөндөө байгаа л үү тий. Тийм ер нь асуудаг хүмүүстэй байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол манай Монгол оюутнууд ер нь агүй хэлсэн байдаг юм билээ. Тэгээд яг энэ тэтгэлгийн талаар яг мэдээлэл авах бол манай сургуулийн пэйжн дээр амаа гэдэг юм байгаа. Тэгээд дээрээс нь зөвхөн тэтгэлгээр сурахгүйгээр бас мэдээж төлбөрөө төлөөд шалгалтуудаа өгөөд бас юм орох боломж манай сургуулж байгаа бут сургуульч гэсэн адилхан байгаа. Дээрээс нь юу гэдэг сая тэтгэлгийг нэгэнд дурдсных бас тэтгэлэг дээр бас одоо юу шаарддаг вэ гэхээр мэдээж түрүүн бас ярен дундаа би зөндөө хэлсэн баг хэл хамгийн чухал. Ялангуяа киноны сургуулийнхан дээрээс нь энэ драмын сургуулийнхан ялангуяа нөгөө бидний хамгийн гол нөгөө бүх хичээл юм уу эсвэл мэргэжлүүчийн дандаа нөгөө харилцаан дээр болохоор айгүй хэл заавар номерыг шаарддаг юм лээ. Тэгээд топикийн доор аж 4 гэсэн оноог авсан байх хэрэгтэй гэдэг. Тэгэнгუთ хоёрт нь болохоор 9 айгүй хардаг юм лээ. 9 дээр энэ оюутныг одоо манай сургууль авснараа манай сургууль ямар ашигтай юм те тэр талаас нь илүү баг миний өдөр хардгийн болоо гэж ойлгосон. Яг тэгэхээр өөрөө энэ солонгос
чинь одоо энэ тэтгэлэг чинь өөр солонгосын соёлын ямаас одоо өгдөг тэтгэлэг байхгүй юу? Тийм соёлтой айлж. Тэнгууд яг энэ тэтгэлгээр дамжуулаад өөртөөхөө бас юу гэдгийг солонгосын соёл урлагийг бас тухайн оюутныхаа одоо улстай нь бас ингээд тийм холбох гүүр маркер одоо ингээд дамжуулж хийх байх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү айгүй тийм юм хатдаг юм билээ. Тэгэхээр одоо энэ сургуульд би одоо эсэн дээр хүртэл ерөөдөө тэг талаараа бичвэл айгүй зүгээр санагдсан. Тэгээд энэ сургууль танаа сургууль орхон бол ямар танаас ямар шигтэй вэ тий. Солонгос улсад ямар шигтэй, Монгол улсад ямар шигтэй. Тийм болохоор та нар намайг авах хэрэгтэй гэдэг ингэж бичмэл айгүй бас айгүй хандлага юу өндөртэй юм билээ. Одоо сонгогдох юм шиг. Тэгээд портфолио тий. Яг зөв тэр портфолийн талаар бас жоохон дэлгэрэнгүй яриач хүмүүс аягүй хэсүүд байхгүй. Портфоль юу бэлтгэх хэрэгтэй вэ? Киноны анги үлдэх хэрэгтэй, төгөлдрийн анги үлдэх хэрэгтэй ингээл. Тэгээд тэр юу штэ. Портфолио нэгдүгürt за юу гэдэг төгөлдрийнхэн бол чинь төгөлдрөөрийн бичлэгээ мэдээж тийм үү? Тэгээд одоо Монгол үжийнхэн зулаад чинь танах бол одоо бүжгээл яана штэ. Тэгээд тэгвэл манай киноныхан чинь болохоор портфолио дотор нь бол ер нь өөртөө ажиллаж байсан юм байл зүгээр юм байлээ. Зүгээр болдгоо юм байлээ. Юу ч хийсэн болно. Кино гэдэг утгаараа тий чи киноны storyboard-ын зурсан бол тэрийг зөвхөн тэрийг өгсөн ч болно. Кино зохиолдсон бол тэрийг явуулж болно тий. Ихэд заавал ингээд кино найруулсан ч юм уу, киноны зураг ингээд зураглаач нь хийсэн гэдэг ч юм уу ингээд тийм том юм гэхээс илүү яг л хийсэн юм байвал тэгэл багталтгүй явуулах хэрэгтэй юм бэл. Би ч юм бүрстөө мангар бол юм яасан. Тэгэл юу гэдэг өөрхөн дурсан гэрэл зургнууд тэгээд зохиолууд, шүлэгнүүд өөр үедээ өөрийнхөө оролцсон ажил мэл гэл бүгдийг байдаг яваа л явуулаа. Дээрээс нь өөрөө урлагч өөр айгу тийм креатив уран бүтээлч тийм ийм хайрсан байцсан юм биш шүү дээ. Тэгэхээр би портфолиогоо ер нь аль салбарыг байсан ер нь ингээ портфолиог юм хайрсанд байгдалгүй ингээд урлагийн хийж чадсан юм юу байна те тэр болгоныгаа явуулаасай. Тийм явуулвал айгу зүгээр юм болоо гэж одоо зөвлөж байна. Тэгээд бас нэг зүйлийг бас мэдээ олгоод хүргэцээ. Юу гэхээр одоо яг манай сургууль болохоор ингэж байгаа юм билээ. Манай Солонгос үндэсний урлагийн сургууль болохоор одоо яг Монголын ингээ 3 газар 23 дахь сургууль Улаанбаатарын их сургууль. Тэгээд нэг нь хаанилаа. За тэрийг маргааш би мэдээлж өгье. Тэгээд тэр 3 сургуульд ерөөхдөө үзэсгэлэн явагдаж байгаа. Монгол хэлтэй. Тийм. Тэгээд тэрэн дээр болохоор Amazon гэсэн Амагийн хөтөлбөр. Тэгээд нөгөөд нь болохоор одоо энгийн хүмүүс төлбөрөөр төлж сурах сонирхолтой хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс ингээ хамрагдах боломжтой. Тэнгүүт нөгөө нэг Монгол ажилтна гэдээ болохоор яг би хуваарлагдсан байхгүй. Тэгэхээр одоо ингээд монголоор ингээ асуулт асуугууд одоо би ингээ яах вэ? Би яг энэ дээр ингэвэл яах вэ гэх тэнгүүт би одоо нөгөө яг 7 хоног ажиллах болохоор та хэд мангар хурд хариуг гэсэн байхгүй. Тэгэхээр бас энэ бас айгүй том боломж. Тэгэхээр манайхан бас сурах сонирхолтой хүмүүс байвал бас монголоор асуугаарай. Тэгээд маргаашаас пэйж пост дээр бас дэлгэрэнгүй мэдээлэл оруулъя. Тэгэхээр мөнгөө төлж сурах сонирхолтой хүмүүс эсвэл багш салбараар явах сонирхолтой хүмүүс эсвэл тэтгэлгээр явах сонирхолтой хүмүүс байх юм бол одоо яг 2 дахь өдрөөс хагасаа өдөр хүртэл эхэлж байгаа. Тэгэхээр манайхан оролцоорой гэж бас хэлье. Стогой яг уртах юм шүү дээ. Тийм бид нар тийм ерөөсөө байгаагүй болохоор тийм байгаагүй байхгүй юу. Тийм тэгэхээр бүр амар сургуультай их баярлж байна. Тэгэхээр бас дараагийн асуулт руу бас оръё л та. Найз нь бас маш их асуухыг хүссэн асуултууд юм бас нийтээ. Юу гэхээр кино урлагийн одоо энэ салбарт хүүхдүүд сонирхолтой мөрөө залуучууд зөндөө байгаа тийм үү. Тэгэхээр өөрийнхөө зүгээс яг одоо хүртэл сурсан зүйлээсээ одоо ингүүл зүгээр юм байна шүү. Тэгэхэд зөвлөгөө бас өгөөч. Хамгийн их анхаарах хэрэгтэй зүйл бас юу байна вэ? Миний хувьд шүү дээ. Ер нь кино хийхийг хүсдэг хүн бол за гурвал юм хэлмээр байна би бол. Нэгдүгээр ном маш сайн унших хэрэгтэй байлаа. Ном яана? Ном сайн унших хэрэгтэй. Тэгээ ном уншиж хүний одоо тэр нэг уран сэтгэмж айгу хөгжинэ, сайн хөгжинэ. Тэ би багтаа нэг айгу түүх уран зохиолын номыг уншдаг гэсэн болохоор нэг тэр талын ингээд юм амар их ингээд юугаар идэх байхгүй юу? Одоо ингээд нэг зохиолын санаа гэдэг ч юм уу янз бүрийн юмнууд айгу их тийм санаа орж идэх байхгүй юу? Эсвэл өөр янз бүрийн юм ингээд хуучин киноно биш зүгээр өөр юм дээр ажиллах ч гэсэн яг л нөгөө ном уншижсэн гэхээр ач тус айгу их гардаг. Яг л нөгөө уран сэтгэмж гарсан. Тэгээд хоёрдугаар гэх юм бол кино сайн үз. Тэгээд монголчууд ч өөртөө кино үзэхгүй байж айгу их кино хийдэг бас их байдаг. Тэгэхээр бас кино сайн үз монголч киногоо сайн үзэх хэрэгтэй, солонгос кино, Америк кино бүгдийн сайн үзэх хэрэгтэй тэгжиж бас яг юу байна. Тэр үг тийм. Тэр чинь бас давхар ер нь бол нэг хичээлэхгүй юу. Бас яг л. Тэгээд яг ингээд нэг үзэх юм бол за гоё юм байна гэх өнгөрч нь хоёр үзэх юм бол яг ийм хэсгийг ингэж авбал гоё идэх юм байна те. Аюу их юм олж харддаг юм блэ яг.
Тэгээс л яг ийм хэсэг дээр ингэж ийм дууд дэвсэх юм бол гоё гэдэг юм байна. Зүгээр ийм ингэж цоо аюу тийм зүгээр жижиг сажиг юмуд амар их анзаардаг юм билээ л дээ. Тэгэхээр яг л кино үзэх аюу хэрэгтэй. Тэгжиж бас дараа нь өөр юм хийсэн ч гэсэн аюу тийм нэг цензуртай болно. Яг л за кино ч нэг юм байна да гэл. Кино үздэг хүмүүс чинь өөр юм төсөөлөд кино ч харагдахгүй бол тэр юм хэрэг болчих штэ. Тэ. Тэгээ гуравт нь яг юу яах хэрэгтэй юм бэ? Технологи бол одоо сайн мэдчих хэрэгтэй юм. Тэгээс одоо юу гэдэг нь зүгээр наадахын шээ сайхан зураг дараад гоё зов дардаг байх шаардлага байхгүй. Гэхдээ яаж дарах уу те? Тэгээд юу гэдэг нь одоо охтууд жишээ нь ингээл зураг авах. За даарус аваараа гэх юм бол миний хөл өндөр марна гэж хэлдэгтэй л адилхан. Яг л зургийг жишээ нь яаж авах уу гэл те. Яа камертай яаж авах уу, айл үзэхээс авах уу. Тэгээд цаашлаад боломжтой бол бүр видеонууд хийгээд өөртөө зориулаад заавал нэг төгс юм хийгдэх шаардлага байхгүй шүү дээ те. Тэгэхээр ийм л гурван юм хийгээд байвал ер нь давхар өөрт нь ч гэсэн аюу тийм практик хичээлүүд их болчих байх. Тэгээд нэг тийм өндөр чи өөртөө тийм зардалтай ч юмнууд биш. Тэгээд ном унш, кино, зураг сайхан дар. Одоо манай За. За яа. Яг өнөөдөр зураг дарах дээр одоо дээрээс нь нөгөө одоо кино хийх өөр аюу тийм технологичсон үе болохоор ер нь тийм технологийн мэдлэг бол аюу өндөр их хэрэгтэй юм лээ. Тийм бах тий. Зарим юм тэгэл зарим юм дээр чинь мэдгүй юм аа ирэнгуут тэгэл ялчгүй голдох гээд байгаа юм чи. Тэгэл дорн судлал явах технологиудыг бол ялангуяа. За. Одоо COVID-19 гарснаас одоо Монголын кино урлаг одоо хэрхэн нөлөөсөн бэ? COVID-19 одоо Монголын кино урлаг. Тэгээд эрэг болон төрөл талууд нь юу вэ? Энэ COVID-19 нь одоо энэ болохоор COVID-19 гэдэг нь болохоор манай энэ контентын одоо хамгийн гол хэсэг болохоор энэний бас гоё мэдээлэл шиг танаа урлагийн салбарт одоо хэрхэн нөлөөсөн бэ гэдэг. За мэдээж угаасаа ер нь бол хамгийн их нөлөөсөн салбар бол баг кино урлаг гэж магадгүй шүү. Ер нь яг үнэ гэдэг хэлэхэд. Яг тэгэхээр ковидос болоод ер нь зөвхөн Монгол хэдгүүд ихэд кино театрууд хүртэл хаагдаад тий кинонууд чинь ихэд гацаад одоо юу гэдэг хойшлогдоод ингээд ихэд ингээд кино театрууч гэсэн нь өөртөө ашиггүй болоод дампуурах кино театрууд нь дампуураад ингээд явсан шүү дээ сая. Тэгэхээр Монгол онлайнаар шүүгдсэн тий. Тэгээд мэдээж юу гэдэг кино театрын тийм одоо синема үзэгчдийн одоо тийм хувь буурсан гэж бараг хэлж болно. Яг тэр синема өөрөө ажиллахгүй болчоор уус ойлгомжтой. Тэнгууд тэр хүмүүс яг буурч байгаа гэхээр бүх одоо кино фильм продакшнууд чинь өөрсдөө бүгдээрээ IPTV руу орсон байхгүй ерөөхдөө Монгол ер нь дэлхийн хэдгүү Монгол хүртэл. Яг бүгд ерөөс за угаасаа кино театраар ашиг олохгүй мөнгө олох хэрэгтэй байдаг тий. Тэгэл ялчгүй IPTV руу бүгд оруулаад Disney хүртэл одоо өөрсдөө IPTV-тэй болчлоо. Тэгэл тий юу гэдэг кино наадмууч гэсэн юм яг тийм болсон. Мэдээж хүн одоо нөгөө халдвар тархацсан үед ингэж хүн олноор цуглуулад иж болохгүй наадам зохион байгуулж ингээд. Тэгээд тэр тийм болохоор ихээр кино наадмууч гэсэн агиох юугаар явсан. Онлайнаар их явсан. Бусааны кино наадам хүртэл тэгж явж магадгүй гэд бас нөгөө юу нүртэл ярьж байсан л да. Хэдүүлээ. Хөтөлбөрийн зохицуулагч чинь тэгээд өөр Монгол ч гэсэн кино наадмууд хүртэл ер нь бол агиу тийм онлайнаар явсан болохоор ер нь тийм юу гэдэг компьютерийн араас зургийн араас тийм одоо үзэх үзэгчдийн юу нэмэгдсэн баг. Тийм одоо COVID-19 гарснаас болоод одоо дэлхийн жишээ гэх юм бол одоо Netflix бол одоо сая бол бүр цөм хоцсон юм зүйл дэлб бүслээ шүү. Тийм. Монгол ч гэсэн одоо энэ онлайн контентууд бол бас өсрөнгөө өгч. Өмнө нь болохоор юм жижиг контентууд одоо подкаст хийдэг хүмүүс бол ер нь амар их ховор байсан. Тэгээд жижиг видеонууд хийдэг одоо YouTube-рууд бас ховор байсан. Тэгээд сая COVID-19 гарснаас хойш зүгээр шин YouTube-руу шин контент шин подкастууд цөмгөл гарч ирсэн тийм. Энэ бас одоо бас Монголын бас эрэг тал нь бас одоо хөгжөхөд бас жоохон эрэг тал нь болж ийн үл гэж миний нүдээр бол харж байгаа. Яг уу бас юу л да хоёр талтай л да. Тэгэнгუთ нөгөө талдаа нөгөө кино театрыг ажилуулж байгаа ажилдаг хүмүүсийн чинь бас тэгээд юу гэдэг бас кино хийж байгаа хүмүүс бас байгаа тийм. Хэцүү явж штэ кино хийж байгаа хүмүүс ч тэр. Ер нь уран бүтээлчтэй болон кино театрын дээр нь хэцүү явж байгаа. Тэгэнгუთ нөгөө талаасаа IPTV гэдэг одоо энэ юу гэдэг дэлгэцийн бүтээл хөгжихнийг бол айгүй тийм ингээд том төлөвлөлт болчихж байгаа байхгүй ерөөсөө. Одоо ер нь бол Монголд бол одоо баг бүхэл газар одоо ер нь бол IPTV-д киногоо өгч штэ. IPTV-ээс л киногоо нээлттэй хийж тий. Сая тэр фантастикийн зураа байна. IPTV-нээс нь юуны тэгэнгუთ өөр одоо юу гэдгийг
дэлхийд ч гэсэн бусад улсуудад ч гэсэн ерөөдөө бүгд л IPTV-гээр яаж байна. IPTV-гээр нийхгүүнүүд нь бүгдээрээ хойшлуулад дээрэс нь нэг боломж өгж байгаа нь уран бүтээлчдэд нөгөө киноны нээлтийг одоо юу гэдэг хойшлуулад улам тэр киногоо чанаржуулж янзлах тийм боломжийг бас их өгсөн л дээ. Одоо Wonder Woman гэдэг одоо бас нэг тийм блокбастер кино тийм Америкийн. Тэр жишээ нь одоо баг 5 удаага баг хойшлох байгаа байхгүй юу? Кино нээлт нь. Тэгээд тэр дунд мэдээж юу яагаад хойшлж байгаа гэхээр тэгээд нэг үзэсгүй болсонд бол тэд одоо юу яаж байгаа юм хойшлуулж байгаа юм бол байхгүй. Буцаад кино тодор TV ажиллагаанд орсон юм чинь. Ерөөсөө юу нэ гэхээр киногоо дахин улам сайжруулж засаж янзлаад идэх болоод болоогүй гэсэн үг тийм. Яг 100% ингээ эхлээний гаргач штэ. Тэнгуут нэг дараа нь дахиад үзэнгуут дахиад тэндээс энийгээ дахиад ингэж хэрэгтэй байна гэдэг нэг юм улам ингээ яваад байдсан штэ. Бид кино хийчихэл нэг киногоо үзээд яснаа энийг ингэдэг байж байгаа. Тэгэхээр нээлт хийх хугацаанд тулцсан бол тэгэл амжихгүй гаргах чинь тэр хугацаа дахиад байх юм бол дахиад засал явж штэ. Тийм үстэй. Яг бас нөгөө кино уран бүтээлчдэд нөгөө талаас уран бүтээлээ улам чанаржуулах боломж бас өгж байгаа. Дээрэс нь энэ IPTV-г айгүй бүлэглээ. Айгүй том бүлэглэж байна. Зөв. Тэгээс дараагийн бас сонирхолтой миний бас хамгийн асуухаа хүссэн асуулт би ер нь насаас маш их юм асуумаар байна. Юу гэхээр нөгөө хувь хүний хувьд яг одоо энэ COVID-19 гарснаар яг хувь хүн насаа маань яг одоо нэг нөлөөлсөн зүйлүүд нь юу бэ? Одоо би энэ хугацаанд ийм амжилтчлаа. Эсвэл сөрөг талтай би ийм хийчихсэн юм маань хойшлцсан гэдэг. Хувь хүний хувьд хувь уран бүтээлч. Та салбарын хувьд ирсэн чи одоо хувь хүний хувьд асууя тий. Гэхдээ яг хоо нэг тийм юу юм бэл л дээ. За нийгмээс тусгаарлах бас нэг тийм боломж өгсөн л дээ. Тэгэхээр тэр нь одоо яг би ч яг яаж 2 сард нэг хил хаах юм сул хавцас ирсэн. Гэртээ 1 сар бүхч гисэн. Тэгээд гэрээхтэй л уулзсан хөргөнд уулзахгүй. Тэгээд тэгэхээр хүн чинь бас их юм агүй их юм бодоо дээрс нь агүй тийм юу юм бэл. Ном зам их хооч би өмнө нөгөө бас хичээлэж бодож байгаа ном унших амжихгүй байгаа гэсэн байхгүй юу? Юугад сая жишээ нь ковид-ийн жишээ Black Schneider-ийн Safety Cat гэдэг номыг бас эхлүүлсэн. Тал хүртэл нэвж байгаа. Яг ажилдаа ороод цааш уншиж явж байгаа. Бас юу нэг айгу тийм хувь хүн талаас өөрийгөө хөгжүүлэх боломж бас их ковид-ийн гарч ирсэн. Тэгээ ялангуяа би гэлтгүй гэртээ байсан юм эсвэл нэг ажил нь ковидос болоод зогссон байдалд орсон хүмүүс бол тиймэрхүү боломж бол их гарч ирсэн баг ковидын сайн тал нь гэвэл яг муу тал нэгч гэсэн өвчний тий. Тэгээд өөр чинь яасан юм дээ. Тэгээд ажлын хувьд гэх юм бол гэхдээ яг нөгөө уран бүтээл бол өвчин бол уран бүтээлийг бол яг өндө зогсоохгүй юм бэл. Тэгэхээр яг би чинь 3 сараас ажиллаад эхэлсэн гэхээр Монголд чинь бас яг нөгөө эд дэгдэлтэй үе байсан шүү дээ. Монголд чинь нэг яг нөгөө халдвар нь орж ирээл нэг юу байсан. Монголд дотор алдаагүй ч гэсэн. Тэгээд нэг 3 сар чинь тийм баг ихнийхэн гарсан юм аа. Тэгээд ажил дээр очисон чинь яг юу манай өнөөдөр ажиллахгүй гэдэг тийм болчихсон байхгүй. Халдвараас болоод Монгол тэр маань тэгтээ хичнээн ингээд юу ч гэсэн одоо юу гэдэг уран бүтээлчдийн хувьд гэх юм бол нөгөө хаанаас ажиллах боломжтой гэрээсээ ажиллаа хийчин тэ өөр газар цуглаад ажиллаа хийсэн ч болно офс дээр цуглаад хийсэн ч болно. Тийм нөгөө уран бүтээлүүд ямар нэг тийм өвчин бол энэ бол тийм хоёрыг тавихгүй юм лээ. Зарим нэг ажлыг бол жишээ нь ажил дээр л хийхгүй бол бас тийм болохгүй ажлууд бол байгаа шүү дээ. Тэгэхээр урлагийн ажил тийм биш болохоор айгу тайзны урлагийн хүмүүс гэхэд бас жоохон бас арай өөр их тийм. Одоо тайзны урлаг яг биендээ хүрэлцдэг тиймэрхүү урлагийн одоо гадаад гэхэд одоо энэ Солонгос гэхэд бол бүх тайзны урлагууд чинь бүх тайзнаа шууд хаалгаа барьсан. Тэгэл тийм урлагийнхан бас нэлээд хэцүү байсан байх гэж хүмүүс. Тийм л яа одоо бүгд тэгээд Тэнгууд чинь юу гэдэг одоо зохиол бичиж байгаа хүн бол тэнч бол гоё тавшаан болчихж байгаа байхгүй тийм. Тийм тэр зохиолоо бичээл сайхан. Гэхдээ ингээд эсвэл юу гэдэг төсөл бичиж байгаа, тайлан бичиж байгаа ямар ч хүн байдгийг тийм. Тэгэхээр бас яг л мэрэгсэн хамаардаг. Миний хувьд бол ямарсан тийм гэхдээ ямарсан ажлын хувьд бол нэг тийм айхтар нэг садаа болсон 20 болсон зүйл байхгүй. Гэхдээ мэдээж бас жоохон хөгжүүлсэн юм бол сэгээрээ байгаа. Тэр би одоо яг тухай Солонгост ямар байсан юм бэ? Тэр Солонгос чинь тойр чинь яаж нөлөөлсөн? Миний хувьд бол бас амар эс зүгээр гэрээс гарч болохгүй тэгэл. Би бас яаж байгаа саяхан бас бэртэлтэй байж байгаа л. Наа бэртэлтэй бол тэгээ
хөлбөмбө тэгэл өвдөж яваад ирсэн юм. Тэгэл тэрийг зүгээр гүргээл тэгэл гүүж мүгээл гадуур явж муулсан. Тэгэл корона гарч ирэл тэгэл бүр гэрээс гарч болохгүй болоод тэр нь бол миний өвдөнд бол амар эргээр нөлөөлсөн миний хувьд бол. Бүр тэгэл гэртээ байна. Тэгэл хамаагүй хөдөлж болохгүй. Тэгэл гэртээ зүгээр дасглаа гээл. Пилатес хийгээл, йог хийгээл. Тэгэл хөнгөн дасгалууд хийгээд байхад бол миний өвдөнд бол амар эргээр нөлөөл амар хурдан идэж байгаа хүртэл дөөрт амар мэдгэж байгаа байхгүй бүр. Тэр талаар бол надад бол нэлийн сайн нөлөөс. Сайн талаар бол муу талх юм бол зөндөө агуу юм ковид бол тест. Яг нөө өвчин бол сайн бол гэж яг хэлээ. Гол нь хамгийн гол нь тэр цаг хугацааг олгож байгаа нь аюу өөрөө. Тийм. Тэр цаг хугацаагаа бас зөв ашиглана л гэсэн. Зөв ашиглана гэдэг л байхгүй хамгийн гол нь тий. Тэгээ тэрнээс гадна бол муу талаар бол зөндөө. Миний хувьд болохоор яг хоо эерэг сөрөг талуудаас хоёр талтай л байгаа. Ерөнхийдөө юун дээр илүү эерэг байсан бэ гэхээр яг өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэлээд ажилласан, солонгос хэлээ нэлээд сайн авсан, солонгос хэлээ бас илүү сайжруулахын тулд хүмүүс бас солонгос хэл зааж эхэлсэн гэдэг юм уу. Тэгээ бэлтгэлээ бас яг гэрийн нөхцөл хэрхэн бэлтгэлээ хийж үр дүнтэй хийж болох уу гэдэг төвлөрж ажилласан гэдэг юм уу. Тэгээ бас ингээд төсөл хөтөлбөрүүдэд ингээд оролцсон гэдэг юм уу. Онлайн прожект дээр бас ажиллаж үзсэн гэдэг юм уу. Ер нь сайн талаараа бол тийм. Муу талаараа бол тэгээд угаасаа ямар нэгэн аудишн бүгдээрээ хоошилсан, ямар нэгэн ажлын газрууд бүгдээрээ ингээд нөгөө нэг заавал ингэж очиж өгөх ёстой юмнууд нь бол бүгд хоошилсан гэдэг ч юм уу. Энэ талаараа бол маш сөрөг байсан л та. Тийм дээр хамгийн гол нь тэр цаг хугацааг ашиглах гэдэг л шүү дээ тий. Тэгээ ковид тэгээд бас айдас бол байдаг юм л тий. Хүн болгон хэлнэ. Айдастай байна. Тий. Асаас дараагийн асуултыг асууя та. Би бас нэгэн залуу хөрөнгөтэй хувьд бас асуумаар байна. Тэгээ бас Монголд яг одоо ажиллаж байгаа болохоор бас асуухыг маш их хүсэж байгаа. Юу гэхээр ойрын одоо төлөвлөгөө ер нь юу байна вэ? Ойрын зорилт нь юу байна вэ? Юун дээр зорж ажиллаж байна гэдгийг бас асуухыг хүсэж байна. За мэдээж хамгийн ихний зорилго одоо энэ ажиллаж байгаа төслөө амжилттай сайхан дуусгах. Тэ одоо нэг кино болгоод төв үзэгчтэй хүргээд тэгээ энэ дээр мэдээж манай найруулагч манай продюсер бид нар хамтдаа зохиолоо бичиж байгаа. Тэгэхээр энэ зохиолоо хамгийн гол нь одоо сайхан бичиж дуусгахад хамгийн ихний зорилт байна. Тэгээд тэрний дараа гэх юм бол ер нь Вилос нэг жоохон зохиол тал руугаа илүү өөрөөс дахиад сурдаг юм а гэж бодсоо яг. Заавал нэг сургууль гэлтгөө жоохон хуваараа одоо юу гэх юм ам зам уншаад тий. Тэгээд энэ зохиол тал руу илүү судалгаа хийж илүү юу гэж бодож байгаа. Тэгээд манай баярагийн юу тасарч байгаа. Энэ зохиол дээр ойрын дээр зохиол дээр л илүү ажиллаа. Ер нь хідэн сайн чанартай зохиол гаргая л гэж бодож байна. Ер нь киноны. Тэгээд тэрнээс хойш хийхсээ тэнгэр бидэг. Зөв. Тэгэхээр найд нас дахиад нэг тий би сонирхоод шууд асууж санагдсан. Юу гэхээр нөгөө сонирхогчдод ч юм уу тий яг кино урлагийг хэрхэн үзэх хэрэгтэй байдیں۔ Сонирхогч хүн яг киног яг яаж кайфтай үзэх хэрэгтэй гэдэг юм. Би болохоор киног ингэж нэг амин их үздэг хүн бол гэж хэлдэг. Гэтэ яг сонирхолтой киног үздэг. Тэр киноны яг юуг нь ойлгож үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Сонирхогчд ер нь киног ер нь яаж үзэх хэрэгтэй юм бэ? Одоо үзэгчийн сайт гэж болж штэ. Яг нөгөө яаж үзэх ёстойг наа чи бас л яг нэг ийм тийм гэж бас хэлэхэд хэцүү асуулталтай. Юу гэдэг юм. Чи гэртээ кино үзэнгээ чи гэртээ кино үзэхдээ гэртээ киногоо үзтээ. Яаж үзмээр вэ? Заахан урдаа заримыг тавиад хоол тавиад үзмээр нөө эсвэл тэ юу гэдэг юм. Хүнжилтээ орж аваад үзмээр яг л ер нь яг кино сонирхчид өөрсдийн 5 дахыг айл болох бүрдүүлж байгаа л ер нь үздэг байх. Биш өөрөө тэгдэг юм. Сайхан яг бүх 5 дахыг бүрдүүлж байгаа л тэгээд хоол мол чинь сайхан бэлдэж тавьж байгаа л. Яг баяа. Тэгээд дээрэс нь зөв миний зөвлөхийг хүсдэг зүйл гэх юм бол тэр юу л байна л да. Кино театрт монголчууд маань бас яг мэдээ соёлтой үйлчлүүл хайцсангуй соёлтой үйлчлүүлж байгаа л да мэдээж. Нөгөө талаасаа нөгөө одоо нялх хүүхдүүдийг аяг авч орж ирдэг юм. Кино театрт. Тэр нь өөрөө ингээд давхар нөгөө хажуудлах үзэгчтэй аягүй тийм юу болдог байхгүй юу? Нэг жоохон садан болно шүү дээ мэдээж. Чи кинонд гоё төлөвлөсөн байж хажууд чинь нэг нялх хог. Дээж энэ юу юм эсвэл үзэгчдийн соёл гэдэг тийм. Үсчдийн тийм тэр соёл дээр заавал ингээд бүр ингээд гар утас муцаа орддог тэрмэр соёл одоо за байя гэхэд хамгийн гол нь тэр нөгөө баг насны хүүхдүүд тийм юм дагуулж орж ирдэг одоо болов одоо хажуудлын хүмүүс сайн дээрс нөгөө ядаж хүүхэд нь ч бодвол сайн л байгаарэ одоо юу гэдэг кинотэд нэг ингээд нэг том дэлгэцийн урд нэг жоох хүүхэд том дуу чангатай газрыг байх ч бас хүүхдэд бас тохгүй шүү дээ
Тэгээд дээрэс нь монголчууд маань бас одоо нөгөө нэг үе бол бас гайг болсон байлээ нөгөө хулгайн сайт хулгайн кино энэ төр яадаг. Тэгээд хамгийн гол нь одоо киног за ялангуяа би бол миний хувьд бол жишээ нь би тийм одоо гоё хөгжмөнтэй юм уу эсвэл гоё графиктай тиймэрхүү одоо тийм эсвэл гоё зураг авалт эсвэл тийм зураг авалтаа байгаль магадгүй тийм кинод би кино театрт л үзэх айгуу дуртай байдаг хгүй. Тэгвэл гот зүгээр эсэргээрээ зүгээр нэг юм юу тийм нэг газар жижигхэн байлдаа акшн бас байх том бол гэртээ үзэх надад илүү гоё тухтай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бас яг тэр гоё графикийн гайхамшигыг те дууд өрсний өндөр гайхамшигыг манайхан бас кино театрт ирж үзэж байгаарай. Тэгэх юм бол илүү гоё яг тэр мэдрэмжийг тэр юуг авна. Тэ атмосферыг гоё өөртөө оруулж авна. Кино үзэх. Кино театрт нэг үзэх кайф нь. Тэгээд хальт орцодос маа сингл хэдс гэсэн тэгж үзээрэй. Үнэхээр гоё зураг авалт болсон болохоор гоё дуу хөгжмөнтэй гоё кино инээдтэй болсон болохоор тэгж үзэх юм бол илүү кайфтай. Заавал дараа нь би TV-д авах хүлээлгөө тийм ээ. Тийш үү тий. Би бас сингл хэдийг бас үзчихсэн, 1-2-ыг үзчихсэн. Тэгээ 3-4-ийг бол үзэж чадаагүй байгаа. Үзхийг бол маш их хүсэж байгаа. Маш гоё уран бүтээл ихтэй байгаа. Бас найз дахиад нэг юм сонирхоод үзсэн чи юу гэхээр одоо яг киноны салбарын хүн киног үзэхдээ та нар яг яаж үздэг вэ? Одоо бүжийнхэн болохоор ваа энэ ямар гоё техниктэй, ямар гоё мэдрэмжтэй ингэж үздэг байхгүй юу? Тэгэхээр та нар яг яаж үздэг вэ киногоо? Би бол яг л юу штэ. Тэгэл киноны ажилд оролцохгүй бол бусдыг тэгэл би өөр яг л үзэгч штэ адилхан. Тэгэл яг л өөрийнх нь гэртээ бол сайхан тухай бүрдүүлээл тэгэл гоё графиктай гоё юутай кинотертаа попкорн усаа барьж байгаа л тэгж үзэл. Яг уу тэгээ хамгийн гол нь тэрэн дээр чинь нөгөө яг уу ингээд нэг ихэд нэг үзэхэд юм анзаарч гэсэн нэг тэрэн зүйлийг анзаахыг болдгоо илүү нөгөө кинонд орохын тулд янз бүрийн юмнуудыг одоо та нар чинь техник мэрхийг ингээд харж байгаа шүү дээ. Миний хувьд бол яг уу тэгж байгаа хүмүүс байгаа ч гэсэн би бол нэг тэгдэггүй. Яг л тухайн кинонд орохын тулд яг л нэг бус юм яг үл огоорол. Тэнгуут надад тэр кино таалагдсан бол би 2 дахь 3 дахь үзэхдээ угаасаа би заавал тавтаж үздэг байхгүй. Миний нэг юм бол ингээд дуртай юм бол дахид ингээд дуугийн чамаагүй сонссон ингээд үзчихдэг байхгүй заавал. Тэнгуут 2 дахь 3 дахь үзэх юм бол яг нөгөө жинхэнэ одоо та нар шиг сая техникийг анзаараад ингэж байгаа адилхан яг л за энэ хэсгийг яаж авсан байна. Дээрэс нь тим эсгүүд олохын тулд мэдээж миний нөгөө эхний тэр кино үзсэн сэтгэл маань өөр агуу чухал. Тэр дунд нэг син тэг нэг одоо хэсэг нь ингээд таалагдсан бол би тэр хэсгийг дараа үзэхдээ тэр хэсгээр илүү анхаарна шүү дээ. Энэ хэсгийг яаж авсан байна те. Зураг авалтын яасан байна. Эсвэл найрагчны санаагаа яаж ихтгсэн гэдэг ч юм уу. Илүү 2 дахь 3 дахь дараач үзэлт үзэл тийм надад айгүй анхаарна л да. Тэрээс бол эхнийх нь бол яг л үзэгчлээ. За. Маш их баярлалаа. Тэгэхээр энэ бас асуулт жишээ зүгээр комент ирсэн байна. Тэрийг бас найстаа уншаад өгчээ юу гэхээр Батцаах маань, Батаргал ах маань. Даргаа гэсэн байна. Дараа тийм ээ. Сайн л явж байгаа. Сайн сууж байгаа л гэдэг. Наас тэгээд үнэхээр бас айгүй нөгөө зав айгүй муутайгаа болохоор ер нь тэгээд хүн амьтанд ч уулзч амжихгүй, бичиж амжихгүй байгаа шүү. Sorry чамда. За тэгээ манай гэдэг ярина. Тэгээд асуухыг хүссэн асуултаа бол бас асуугаарай гэж бас зөвлөе. Манай цаг байл хэдийн дууссан байна. Гэтэ асуухыг хүссэн асуултууд зөндөө байсан ч гэсэн цагтаа маш их баригдлаа гэж би бас бодож байна. Тэгэхээр манай насаа бас одоо залуучуудад хандаад ч юм уу, уран бүтээлчдэд хандаад ч юм уу, энэ мэрэгчлээ сурах гэж сонирхож байгаа хүмүүс одоо айгу гоё тийм тип юу гэх юм одоо яг тийм гоё юм өгөөч, гоё үр өгөөчтэй зүйл. Манайхаа би ч нэг уус нэг мундаг биш нэг тийм амар юм яриад зүгээр л Монгол цай үзсгээрээ сайн ч муу ч тэгжиж бас муу исэн бол уран бүтээлчд маань муугаа одоо муугаа мэдээд засч авдаг ч юм уу тий сайнаа мэдэх юм бол бас дараа чи уран бүтээл рүү илүү анхаардаг ч юм уу. Энэ Монгол уран бүтээлчдийг дэмжиж гол нь киногоо сайн үзээрэй. Тэгээ өөр нэг тэрнээс заавал нэг хэдэн төгрөг энэ төгрөг хөрөнгө оруулалт хэрэгтэй эсвэл засгийн газраас хэдэн төгрөг инээдэг шаардлага. Зүгээр л маа үзэгчд маань сайн Монгол киногоо үзээд дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ бүгдээ Монгол киногоо сайн үзээрэй. Баярлалаа. Тэгээ та яас одоо Монгол кино үзээрэй. Тэгээ ингийн хүмүүс одоо билет аваад үзэж байна гэсэн тэгээд танаагаа дэмжиж байна гэсэн үг үү тий. Тэр чинь энэ аахгүй ер нь бол. Тэгэл угаасаа сайн киноны сайн муу тэгэл өөрөө зах зээлийн хуулиар тэгэл шигшигдэл явж тэгэл. Буухан буугаад өөрчлөх тийм шүү дээ. Тэгэхээр гол нь сайн дэмжил хэрэгтэй. Энэ удаагийн дугаар яг энэ хоноод өндөрлж чинь тэгээд урилгын маань хүлээнд авсан найздаа маш их баярлалаа. Тааштай уран бүтээл төлөвлөж байгаа бүх амжилтыг хүсье. За баярлалаа. Та хоёр ч гэсэн амжилт хүсье.
За баярлалаа. All best. За. Тэгэхээр дараагийн дугаар маань болохоор яг episode 3 дахь дугаар маань болохоор ерөнхийдөө сонгодог болон орчин үеийн бүжгийн дугаар 10 дугаар сарын 24-ний Монгол цагаар 17 дахь ба тэгэхээр та бүхэн ч гэсэн сонгодог бүжиг тайртай орчин үеийн бүжиг гэж юу байдаг талаар мэдхийг хүсэх юм бол ерөнхийдөө 10 сарын 24-ний 17 цагт бид нартай хамт байгаарай гэж бас хүсье. Зочдынгийн мэдээж нууцлаа. Тэгэхээр маргааш зочин маань мэдээлэх байгаа. Тэгэхээр насаадаа бас амжилт хүсье. Тэгээд бүгдэнд маш их баярлалаа цагт гаргасан. Баярлалаа. За баяртай. Хамт байгаарай. Хамт байгаарай.